За чөтгөрийн ангууч буюу Demon Slayer Kimetsu no Yaiba 17 дугаар парт төрсөн. 17 дугаар анги ганц л зүйлийг төгсөж юм шиг. Өмнөх ангид ээж чөтгөрөөс энэ бол Kizuki ааг сонсон доо. Тэгээд Танжиро дотроо. Хэрвээ түүний туснаас дээж авч чадвал Nezuko хүн болоход нэг алхам өрдөн гэж бодсноо гинт Nezuko-г санаад очиход нөгөө хүн өөдөөс нь чиний хийж чадзаа би ч гэсэн чадна бас миний толгойдоо чинийхээс илүү хатуу болсон шүү гэн. Яагав завл гарвал толгоогоор юм өргөдсөн да. Тэгээд тэгж хэлж байгаа. Харин Танжиро түүний шархнуудыг хараад би хамтрагчаач хамгаалж чадсангүй гэж бодно. Бас ээж төрөөс үхийг хүсгэр хэмжээний айдас зовлонгийн өнөр өнөртөж ясныг нь бодоод энэ ууланд байгаа Kizuki үнэхээр л хүчтэй юм байна гэдгийг ойлгоно. Гэхдээ энэ ууланд Kizuki байгаа гэдэг нэг хэрэг. Харин мөр гэр бүлээрээ амьдардаг дөрмөр тэрнээс амир хэрэг байхгүй юу? Яагаад гэхээр музаанч дөрөөдөг юусоо олоорны хойд зөвшөөрдөггүй. Хатагтай Томоёг хэлснээр бол олоолаа нийлээд өөрийг нь унгаах үе гэхээс л айдаг юм шиг байгаа. Музаан бүгд дөрөөдөг хандаг болохоор угаасаа олоолаа нийлээд эхлүү шууд алуулах байлгүй. Гэтэл энэ бол мөр гэр бүлээр амьдрал байгаа юм да. За одоо ганцаараа гүгэд орсон Zenitsu руу буцъя. Zenitsu хөрхи Nezuko хайгаад айгаал яваалаа. Сүүлдээ уурлаж үзэх шиг. Энэ газрын ямар ч муухай өнөртэй юм хөл доогоорнгүй хаалцнууд ямар ч хэзгийн чимээ гаргадیں۔ Ялангуяа сансгал сайтай Zenitsu бүр амар хэцүү байгаа хөө. Гэхдээ бас дотроо Натали адилхан амьдрах чичээж байгаа амтад штий гэж бодоод байгаа наа. Гэтэл ямар муухай тот юм бэ. За тэгээд артаас нь нэг л хүүт дагаал харсан. Юу вэ? Хүний толгойтой аал зэнгөөд доо. Тэгсний бүр энэ өсмөс нь юу вэ? Цаваа байгаа зү. Zenitsu энэ бол зүгээр л хар дарсан зууд хэрвээ одоо сэрдэг юм бол би үнэхээр хичээж энэ Nezuko-д бүхнээ өгнө хитэн чакар газрын талбай хөлсөн яах вэ? Зүгээр л намайг сэрээгээд өгөөч гээл дэш харсан. Нэстүүбэшин дээр зүгтцээ аалдал цувирж байгаа хүмүүс. Ячаахан нөгөө өнөр улам хурцуулаад Танжиро өнөрцөн бол бараг ухаалцсан байгаа даа гэж бодоод байгаа мас. Нэмээ дээрээс нь бүр юу буугаад ирвэ. Гэтэ яг энэтэй бодвол царай гайгүй ч юм уу. Гэтэл бүр үнэхээр том, асар том, авраг нүсэр үлэмж аалз байгаа зү. Аалз хүн гэх юм. Лоо Spider-Man юм битггүй шүү. Тэгснэ энэж энэ. Zenitsu надад чам шигэмтэй ярилцах хүсэл алга гэлгүн. Харин нөгөөх нь гүгээд нэмэргээ чайлгэдий ялагдсан гэдэг шүү. Чи өөрийнхөө нөхцөл байдлыг мэдээгүй юм уу? Гараар доо гэсэн Zenitsu аалзнуудын нэг нь хазаалаа халдвар авчиж л дээ. Одоо ингээд 30 минутын турш удаанаар баг-багаар аалзуулж хувиран түүний боол болоод газраар мөхлөх хийнгэн. Spider-Man ч гэсэн аалзанд хазуулж хувирсан байдаг л да. Гэтэ энэ ч бүр шал ур цаван байгаа зү. За яг яаж хувийнхаа нарийн сонсомоор авах юм байх юм болов? Цагийн зүйн дахад хазуулсан гэж бодъё л доо. Тэгвэл цагийн зүйн дэрхэд би чинь зэрэг өнөж үе мөчч өвдөн. Энэ дэрхэд толгой эргээр дотор мухарна. Энэ дэр өнгөд би чинь агшиж бүр хүчтэй өвдөн. Тэгээ ухаалдаа сэрхэд ойлгож байгаа зү тий. Zenitsu жаагаад модон дээр гараад амаатад гэ буруу араас очно. Ядж яхад энэ дуугаа яачгүй амар юм яриад. Zenitsu надад найз хүн жаахгүй би өхмээргүй байна гэ мод төвөрхтэй өнгөрснөө одноо. Zenitsu өмнө дандаа л бэлтгэлээсээ цухтаж мод руу өрдөг ээж л тээ. Бэлтгэдэг өгөөнд бууж ирэхийг хатгсан. Үгүй би дахиад бэлтгэл хийлээг өгөх юм шиг байна гэл. Чи иймэрхүү бэлтгэл өгөхгүй гэсэн чи. Намаа мастер гэж дууд гэсэн чинь. Гэтэ би тань тайртай шүү дээ гэсэн чинь улаагаа л хвчлаа. Энэ нэрээ жинхэнэ өвөө нь бол биш шүү. Өргөж авсан өвөө нь гэх юм да. Өмнө нэг хальт гарч ирсэн да. Zenitsu дурлалсан эмэгтэйдээ хуурдагтаад амар хөрөнд орсон байхад энэ өвөө өрийг нь дарсан гэл. Zenitsu тгсэн. Та хэдэн намайг уулаваач гэх хөрнөөс аварсан ч гэлээ. Одоо харах надад зүгээр л бэлтгэх сэлэнч хэрэгтэй байсан юм шүү гэн. Өргөжлүүлээд би ч гэсэн таны хүлээлтэнд хүрмээр л ин. Гэтэ үнэхээр л чадахгүй. Би ч юм байгаадаа дургу. Би ч гэсэн нуусаар бэлтгэл хийж байсан. Гэтэ юу ч дэрцсэнгүү. Надад танд үзүүлэх юу ч алга гээд өвөөнд Zenitsu тайвшир чонд потенциал байгаа гэн. Гэтэ энэ үе Zenitsuгийн бас хар байсан маа. Яагаад одоо шар байгаа вэ гэвэл аян нэр хүлцсэн. Арай л хэцүү юм. Хэдий амьд байгаадаа талархах ёстойч би өөрийгөө хэн хүнээс илүү үзий яддаг. Би үргэлжил өөрийгөө сатгалаар утдаг. Гэхдээ л эцтэй ээж цогцдог. Би өөрчлөгдмөр байна. Чадварлаг болмоор байна. Хамгийн сайнаа хичээж хахад би яагаад энд халдсан мангас бол дуусах ёстой вэ? Гэ аалзнууд авраад ахаар намайг ганцаараа манайх жаах хугацаа өгч гээл хүсээ зулгаасан усан алцраад эхэлсэн. Бас нэг гаж нөлөө юм шиг байгаа. Энэ минийга эрт хэлэлтэй. Zenitsu бурманаад өглөө. Чөтгөр бүр гайхацсан. Энэ нэг манай гэр бүлийг устгахаар ирсэн ангуч мөн байгаа. Ийм хэр дуухайлчих юм. За угаасаа толгоогоор газар унаад хүчих юм дөө. Гэсэн Zenitsu аянгаа амьсгал эхний төлөв гээл модон дээр тулж чөтгөрлөө өсрөхөд өөдөөс нь ходоодны хүчил татсан ч биеэ агаар дээр хоёр эргүүлэл бэлтчихнэ. Zenitsu ахын аянгаа амьсгал эхний төлөв гээ байрлаа ах жижиг аалзнууд болтоод аянгаа амьсгал эхний төлөв гэсэн ходоодны хүчил. Чөтгөрч түүнийг дандаа нэр барилаараа цуцаад харна. Ганц л хөдөлгөөн мэддэм бэ гэж бодно. Угаасаа л Zenitsu ганцхан хөдөлгөөн мэддэм бил. Гэхдээ л өвөн түнд нэг хөдөлгөөн сурсан гэдэг чинь л өөрөө амжилт. Үнийг л төгөөс солтолно хөгжүүл. Хязгаартаа толтол хөгжүүл. Zenitsu аянгаа амьсгал 6 төлөвтэй хаад би юрдэг ганцыг л сурлаа гэж хоторход
Чи сэлэм яаж хийдгийг мэдгүй. Дахин цохиж. Ингэснээр сэлэмний ир илүү хурц бат бөх болдог гэж хэлж байж. Зинээсээ тухайн үед ойлгуулгүй. Та ангил намайг өдөр болгон цогт юм уу? Гэхдээ би гангаар хийгдээгөө тус махнаас бүтсэн хүн штэ гэж хэлж байж. Хидэж түр түүний үгээр ижсэн зэний зөвөөгийнхаа уйлсан зүгээр, айгаа цогцсон зүгээр. Гэхдээ хизэж битгий боожог өөртөө өвтөг чинь бэлтгэлээ давж гарсан. Чи үүний хаан шаганлыг хүртэг болно. Хязгаартай тултал өгж бол хамгийн хүчрэг сэлэм бол гих үгийг бодоход давхар хий нэгний нүтнээс тал тур. Өдөржин хүүхчиг болохоос залхдахгүй юм уу? Чамд зарцуулсан хорон мөч бүхэн цагийн гарт. Мастер бол юр бусын сэлэмч. Хуучин хашираа явсан хүн. Битгий өвөө гэж дуудаад ээ. Чөтөрийн ангоч хамгийн дээд цалтай байсан хүнээр бэлтгэдэг боломж хүн болгонд ирдэггүй. Түүнийг чамаас сурахаас зарцуулсан бүхэн эрдүүл дэмий хоосон. Яагаад энд байгаль байгаа юм? Гэсэн үгийг бодож надад гэр бүл байхгүй. Хинч надаас юу ч хүлээдэггүй. Ямар ч сэтгэл найдвар байхгүй. Хинч намайг хэрэгцээтэй гэж итгэдэггүй. Би амьдралдаа ганц удаач бол хин нэгний хамгаалж жаргалтай болгож чадна. Хэрэв бүтлгүүтэж уйл цогтол бүгд л нуруугаа хариулдаг. Гэхдээ өвөө өөр төвчээртэйгэр загнаж цогтох болгоно минь бэрж авч буцаагаад аваад ирдэг. Хэдий намайг арай л их зогсон ч гэлээ. Намайг хизээж хайдаггүй. Одоо үед аалзнууд дээр зинэцүүч бүр тусаар хайнаа унахад түүний битүү бүрхэж дууссан гэж бодсон ч энэ үед агаар хүртэл чичээрд. Ханьянの呼吸、いつの方。霹靂一閃。6円。Ганц л дэрэлтэйгээр толгойг нь таслаа. Чөтгөр бүр итгэхгүй. Би ийм амжаалагчтайгаа утгагүй юм гэж алгаллаа. Харин зэнэцүү вэшингийн нэрвэр дээр дээс харан хөвтөд. Өөрийгөө бусдад тусалдаг хүчтэй бол өвөгийн түүнд заасан бүхнийг зарцуулсан хугацаа бүхнийг дэмий биш гэдгийг харуулж түүнд талархан олон хүн тусалж байгаа жаргалтай зүудлэхийг хүсэн. Бүх зүйл таслаа гэж бодоод чунтаараа уучлаарай. Гээд нүдэн анх гэсний бууж хөөбөлж амьсгалын арга ашиглан хорийг удаашруулна. Гэгчний өвдөж гэгчнээ золонтой байсан ч амар хэлбэр аргаар явсангүй. Үгүй бол өвөөдөө додуулна. Бас танжираач өглөнө. Харин нөгөө тал танжираа борооны үйл байхгүй байхад аянган чимээ сонссноо гайхаад идэг. Наач аянганы чимээ биш ээ зэний зүүн чадвар. Тэгснэ уйлын хувцснэрнээс л өнөрлөг махтаас гэж бодож байгаа шиг. Энэ асууг гэдгсэн гол хатлах жагаа дараа л унтсангүй. Танжираач түүнийг уйлаас байхаас санал болгосон юу гэж зөвшөөрөх вэ? Гэхдээ шарах чинь гэсэн. Би ерөөсөө чарахтаагүй гэнэ. Ингээ яжсан голын зан нэг чөтгөр зүгээр явж идэв. Бараг харц тулгараад энэ байгаад байна. Чөтгөр цогцчихсан эргэж хараад ааваа гэдгийг. Хэн чиний аав гэж гэсэн нэрээ л аав гараад ирлээ. Миний гэр бүлд битгий хөрөх хол тэгэл. Чөтгөр охинч тань даатглаа шүү гээ явчлаа. Нөгөө аав чөтгөрөнд үнэхэр хүчтэй юм. Энэ асуугийг зөхөд яг алах гэхэд таанжараа бүрэн төлөрсөн усан амьсгал. Хоёр дахь төл усан хүрд гээ гарын зөксөнч